Hi guys, бид хоёрын анхны блог байгаа. Тэгээд өнөөдөр амттанд оноо өгнө. За эгч нь мэдээж Синдрэ байна. Мэдээж дүүн Сүндрэ байна. За мэдээж манай дүүхлээс сонгоно. Би болохоор дотроо 90-с самартай тэгээд гадуураар шоколадаар бүргсэн тэрийг иднэ. За нэг иймэрхүү харагдж байна. Гаднаа нэг уут нь иймэрхүү, дотроо амар гоё. Тэс мэтлээ жоохон ялуун тэгээд бид хоёр жоохон бага ногсон байгаа. Мэдээж эрэг. Тэгээд муухайч биш гоёч. За бид хоёрын нөгөө дуу өгсөн шалтгаан бол манай гэр зөндөө хүмүүс байсан. Тэгээд бид хоёр ийд шиг ингээд пүл пал гэх нүд маань ийд шиг ягаадсан бол тэрийг ээж автагаа имжсэн юм аа. За тэгээд одоо ингээд хүмүүс яриа ороодсан болохоор яа нөгөө дуу харуулсан байгаа шүү. Ер нь аль амтын сайн мэдрэхийн тулд бас өөр тийш харж мараад байсан баг та. За оноо өгвөл би бол 7 оноо өгсөн. Би болохоор 6 оноо өгсөн. Ер нь аль бид хоёр жоох үлсэжсэн болохоор ер нь аль жоох ийдсэн. Дүү Сүндрэ маань 7 өгсөн. Синдрэ маань бас адил 7 өгсөн байгаа. Манай 6 өгсөн гэж sorry дөрөө. Манай дэлэхгүйсэн. Тийм биш үү таамалцсан. За дараагийн мэтлэг бил дараагийн юу бол би сонгосон байгаа. Тэр дотроо черryтэй кек байгаа. Тэр бол амар гоё юмтай юм лээ. Гадна амар гоё гэсэн мэтлэг дотроо амар нялон. Амар нялон черрийн дээр нь сахар нэмээд баг хийсэн юм шиг л амтгцсан. Би бол тэрийг 2 хадсан байгаа. Надад үнэхээр таалагдаагүй. Энээс амар жоохон гэдсэн. За тэгээд би бол амар таалагдаагүй болохоор 3 өгсөн. Би 5 өгсөн байгаа. Би гэхээр чинь хойлонгийн барыг нэрийг мэдэхгүй юм чи хэр өгсөн мэдэхгүй шүү. За Сүндрэн дүүн 3 өгсөн. Их чинь Синдрэ 7 үгүй 5 өгсөн байгаа. Би манараад шүү. За манайд жоох алцгансан байгаа. Дотрыг харуулаад. Тэгсэн чи амлсан чи маш муухай. Амар харагдаж байгаа. Та нар угаасаа царайгаас хараад гадарлаж байгаа байлгүй гэж би бодож байна л доо. Гэтэ манай дүүр байгаагүй л дээ. За ингээ би 2 хадсан байгаа. Амар. За хоёр ингээ жоол идэж байгаа манайд жоохон нялуун байна. За одоо болёо гэж аамаа. Тэгээд би ер нь бол 3 оноо өгсөн гэдэг хэлчихээ. Би бол 5 оноо өгсөн. За дараагийн амттан бол манай дүү сонгож байгаа. Энэ болохоор чупс байна. Чупс ундаа хоёр үлдсэн байгаа. Тэрийн дүү маань чупс-ын сонгосон байгаа. Гэтэ бид нөгөө шоколадтай амар дуртай болохоор чупс-ыг хийсэн. Жол нэг 20-30 секунд өнгөж 40 секунд хөлгсөн. Өнгөж байгаа л нэг. За хоёул ер нь бичтэй гэж байгаа. Боёлын дараа нь идгээд бид хоёр бичтэй хийснийхаа дараа амтархан эзэн байгаа. Та нар ч гэсэн чупс гоё иддэг гоё автай гэж бодвол лайк скол комент бичээрэй. Чупс дуртай гоё комент бичээрэй. Дөрвөн ч яах вэ? Тэгээд манай дүү үгүй бид хоёрын анхны болог болохоор бити жоохон сэргөөр юм бичээрэй гэж хүсэж байна. Сөрөгөөр одоо тэнийг юм уу нэг юм уу гэж бити бичээсэй гэж хүсэж байна. За дараагийн удаа бол би сонгоцсон. За бид хоёрын дөө бол 10-аас 10-ыг өгнө мэдээж эрэг. Би 10-аас 10 өгнө. Их чинь би бол лирийн амттай ундаа сонгосон байгаа сорилттай ундаа.
Тэгээ ихтэй саяжгаа нэлоо мэдээд амар цангасан болохоор бараг Амар дууссан. удаасан. Манай дүү бүр нүдэн сонин нийгэмлэг үлжээгээл. Гэтэ тэрний юу гэдэг мэдэхгүй. За тэгээд хүнтэй байсан болохоор ингээд доорлон гэж ярина чи. Хилцэж тайлх тий. За одоо хэлчихэж дээ. За тийм ээ. Тэгтээ бүр жоо нийгэмлэг үлээ. Манай энэ бүр амар болсон. Оо ингэхгүй ингэж үс. За би амар тагсан болохоор араас шууд 10 оноо өгсөн. Пицца 10-аас Бараг 11 11. оноо хүмүүс санагд. Тэгээд бид хоёрын бичлэг ингэ хүү дуслаа. Баяртай.